Сайн байна уу? Сайн байна. Би ингээд ажил дээр хоёр дэлгэцээр нь ашиглахаар очиод байна л да. Тэгээ компьютер угсруулж байгаа юм чинь нэг нь тавьж байгаа юм чинь motherboard гэдэг те. Тэр нь хоёр дэлгэц ордог. Бас видео карт орчдөг. Дажгүй үзүүлэлттэй яг аль нь бол. Энэ оноос одоо худалдаанд гарч эхлэх байгаа. Одоо Z8 зэрэг гэдэг байна шүү дээ. За. Үзэж болох уу? Болно. Энэ борт маань болохоор одоо график карт залгах гэсэн шүү дээ тийм үү? График карт залгахаар бол дээрээ 4 слот байгаа. 4 график карт орчих юм тийм. За. Тэгээд явандаа нөхөдөө нэг хааштай ч юм уу, рамаа ч юм уу сайжруулахад нөхөдөө ямар нэг санаа зовхон байхгүй. За техникний хэлжинд гэх юм бол одоо энэ DP болон HDMI гэсэн хоёр оролттой байгаа. Энэ дээрээс шууд залгачих болно гэсэн. Бас Type-C байна тийм. Тийм Type-C бас байгаа. Type-C-гээр холбогддог нэг жижигхэн мини дэлгэцнүүд байдаг. Тийм дэлгэц бас залгасан ч болно гэсэн үг. Hard нэмж суулгая гэвэл яг хаан суулгахаар би одоо hard ч том байдаг л гэж бодоод байдаг. Сүүл жижигрээд байгаа шүү тийм. Hard нэмж суулгахад бол энэ дээр маань өөрөө M2 гэдэг hard-ны 4 ширхэг слот байна. За одоо энэ нэг нь байж л гэхэд энэ. За ямар ч байсан graphic card-ын 4 слоттай байна. RAM-ийнх юм байна. Hard нэмж суулгаж олно. Тэгээ миний хүсэж байгаа HDMI оролцтой юм байна тий. Тий. За баярлалаа.